За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэндийг хүргэе. Дэвтрээ нэгээд өнөөдрийнхөө сар өдрийг бичээрэй хүүхдүүдээ. Цифрээ дэгийн дагуу цэвэрхэн бичин шүү. 12 дугаар эр үсгийг хэрхэн бичиж гэнэ үү маш сайн хараарай. Одоо багш нь саа гэсэн үе бичиж байна. Холболтыг сайн харна шүү. Сар гэдэг үг маань эр үг учраас эр үгний бичнэ. Энэ үсгийг холболоо. Сарын 12 дугаар сарын 17. Өнөөдөр бид Д үсэг үзэж байгаа. Үсгийн нэр нь Д. Авайн дуудлага нь Б гэж дууддаг байгаа. Одоо жижиг Д үсгийг бичиж хүүхдүүдээ маш сайн хараарай. 100 дугуй зурлага, бүтэн 100 дугуй зурлага. За энэ холболтон дээр очиод яг энд эхлэл төгсгөл хоёрыг хараарай. Нийлэхдээ зөрж явж болохгүй шүү. Дээр нь давхарлаж явахдаа үзгээ хөнгөн дараарай. Одоо урт шулуун зурлага, гогцоо төгсгөлийг гаргаж ирж байна. За жижиг Д үсгийг бичлээ. Дуудлага нь юу гэлээ? Авайн дуудлага нь Д. За дахиад бичиж сайн хараарай. За гогцоо төгсгөлийн яг энэ доод шулуун шугамн дээр давхарлаж гарч байгааг сайн хараарай. За дахиад маш сайн хараарай. Бүр ойроос бичиж үзүүллээ багш нь. За дахиад сайн хараарай. 100 дугуй зурлагаа цэвэрхэн хийн шүү. Хин хичээн тэр хүүхдийн бичиг хамгийн гоё болноо. Яг багш шигээ бичиж сурнаа гэсэн үг. Гоё бичих дуртай эзтэй хүүхдүүдээ. Дахиад бичиж хараарай. За дахиад сайн хараарай. За дахиад сайн хараарай. За одоо бүгдээрээ том Д үсгээ бичиж. Энэ дээд цэгнээс эхлэхгүй шүү. Арай жоохон доороос эхлэнэ хүүхдүүдээ. За багш нь налуу урт шулуун зурж байна. Гогцоо төгсгөлийг хийлээ. Зүүн тийшээ харсан хагас дугуй зурлага. За дахиад хараарай. Дээд цэгэнд хүрэхгүйгээр эхлэнэ. За гогцоо төгсгөлийг хэрхэн авч ийнө хараарай. Доод шулуунд буюу шугамд хүрлээ. Зүүн тийшээ харсан хагас дугуй зурлага. Дахиад хараарай. За одоо бүгдээрээ үг бичье. Ийм үсгээ дэгийн дагуу зөв бичин шүү.
Одоо багш нь А үсэг холболоо. Д үсгийг зовын дугаар зорилгыг хэрхэн холбодог билээ? Тэр дэгээр холбоно. Тооцоонд хүрээд эргүүллээ. Мод. Нэг үетэй үгийг шууд уншина. Мод. За Х үсгийн хоёр хагас дугыг ижилхэн хийхэд анхааран шүү. Одоо А үсэг. Хад. Хад гэж уншихгүй. Хад. Мод. Хад. Нэг үетэй үгийг мод гэж уншихгүй. Мод. Хад гэж шууд цээжлээрээ хүүхдүүдээ. И үсэг. И үсгнээс жижиг Д үсгийг холболоо. Ид. За одоо дараагийн үгийг бичье. Жижиг Д үсгийг холбож байна. Од. Хэрвээ дунд нь зураас ивэл өд. За дараагийн үгийг маш сайн хараарай. Уугийн гогцоо төгсвөл доод шугамн дээгүүр гарч байгаа сайн хараарай. Уд. За энэ гогцоо төгсгөлийг их цэвэрхэн хийн шүү. Эргүүлэхдээ өнцөг гаргахгүй дугуйруулж эргүүлнэ шүү хүүхдүүдээ. Уд. Да үсэг бичлээ. Хурц өнцөг төгсгөлийг хэтэрхий гадагш нь баруун тишээ явуулж болохгүй. Одоо Д үсэг. Үд. Эс үсэг эхэллээ. Дээр нь 100 дугаар зурлага багш нь бичиж байна. Саа гэсэн үе бүтлээ. Доод жижиг Д үсэг бичлээ. Сод. Зураас ивэл сүд болно. Уншия хүүхдүүдээ нэг үетэй үгийг шууд уншина. Мод. Хад. Ид. Өд. Уд. Үд. Сүд. За одоо дараагийн үгийг бичье. Маш сайн хараарай. Д үсгээр эхэлж байна. Дээр нь А үсэг холбож байна. Одоо А үсгийн төгсгөлийг хэд дээшээ хийж болохгүй. Одоо Л үсэг шууд доошогоо уншаарай. 70. За дахиад урттай бичих гэж байна. Одоо дээрээс холболт эхэлж байна. Иш үсгийн эхний зорилго явж байна. Нэгэн зураасаа хийлээ. Уншия. Дээш. За Д үсгээр эхэллээ.
доод цэгэнд хүрч эргүүлэн шүү гэдгийг сайн санаарай. За дээд шугамнаас энэ хоорондын энэ зураас бол хүүхдүүдээ хоёр үсгийн хооронд нь холбож байгаа. Холбоос шүү. Одоо и үсэг бичлээ багш нь. Уртыг бичлээ. Дахиад дээд шугамд хүрлээ. За төгсгөлийг их дэшээ явуулж болохгүй гэсэн тийм ээ. Одоо ил үсэг. Зартгийг цэвэрхэн хийгээрэй. Дийл ил үсгийн холбоосон дээр их анхааран шүү. Их дэшээ явбал муухай харагддаг. За дараагийн үгийг бичье. Сайн хараарай хүүхдүүдээ. 100 дугаар зурлагаа маш гоё хийн шүү. Одоо энэ уртшулуун зурлагыг тэгшхэн явахад анхаараарай. Налуу шулуу. Одоо эргүүллээ. Оск. Уртаог хооронд нь энэ бол холбоосны зураас байгаа. Одоо дахиад нэг оогоо бичлээ. Ингээд доо. Одоо эндээс эр үсэг. За энэ эргүүлж байгаа маань болохоор их дугуйрч эргэнэ гэдгийг сайн анхаараарай. Доор. Одоо хоёр үетэй үг бичье хүүхдүүдээ. Хоёр үетэй үгийг бол эхний үеэ бичлээ. За одоо ил үсэг. За уртаагаа холбохтой гоё холбоно шүү. Хоёр дахь бичиж байна. Энэ үсгийг дээрээс энэ бол юу гэлээ? Хоёр үсгийн хооронд нь холбож байгаа холбоос. Одоо энэ үсгийг эхэлж байна. Унши дулаан. Дулаан. За дахиад уншаарай. Дал. Дээш. Дийл. Доор. Дулаан. Одоо бүгдээрээ өгүүлбэр бичье. За сайн хараарай. Өгүүлбэрийн эхний үсэг томоор эхэлдэг тийм үү? За том дэ үсгийг биччихээд үзэг салгана. Тэгээд эндээс энэ холбоос гэдгийг сайн анхаараарай. Одоо А үсэг эхэллээ. Даш. За даш гэж хүний нэр. За бүгдээрээ даш гэсэн хүний нэр бичлээ. За юм үсэг бичиж багш нь. А үсгийг холболоо. Д үсэг холболоо. За дахиад уртыг шиг холбоосыг маш сайн хараарай. Мотор. За уртаа ашиг гоё бичин шүү. Одоо ийм үсэг холбох гэж байна. Юу гэж унших вэ? Даам. За дараагийн үгийг бичиж багш нь. Мотор даам яасан байж болох вэ? Дээл үсэг холболоо.
заавартай үсэг. Зартгаа мартаж болохгүй. Өгүүлбэрийн төгсгөлд цэг тавина. Уншия. Даш, мотор, даам, хийлээ. За дахин эхнээс нь хараарай. Жижиг дэ үсэг гэж хэлээд авиан дуудлага нь д. Том дэ үсэг гэж хэлээд авиан дуудлага нь д. Одоо нэг үедээ үгээ уншия. Битүү үедээ мод, хад, ид, өд, уд, үд, сүд. За одоо задгаа үе дээр болохоор даа гэж уншигддаг тийм үү хүүхдүүд? Дал, дээш, дийл, доор, ду, лаан, дулаан, гэж хэлний угаар дуудагдана шүү. Одоо өгүүлбэрээ уншия. Даш, мотор, даам, хийлээ. Үсэг болон битүү задгаа үедээ үгнүүдээ өгүүлбэрээ дэгийн дагуу хүүхдүүдэд цэвэрхэн бичээрэй. Амжилт хүсье, баяртай.